Сайн уу арай минь Сайн байна уу? сайн байна уу? Тавлаа сайн байна уу? Нардаг өдрийн минь арай минь. Сайн байна. Арай минь. За дог нь хачаа. Өглөө цэгийн минь сайтын сэтгэл зүйчийн болон эхлэж байна. Подкаст маань сэтгэлийн боловсрол подкастын шинэ дугаар эхлэж байна. За подкастаа бид та бүгдийнхээ өсөлтөөр лайв хэлбэрээр явуулахар шийдсэн байгаа. За тэгэхээр түрүүчийн 7 хоногийн гэр бүл төлөвлөлтөнд шийдвэр гаргах гэсэн сэдвийн доор маш олон залуучууд хандсан. Тэдгээр залуучуудаа маш их баярлалаа. Та бүхэндээ бас хариу өгч амжаагүй байгаа бол эхнээсээ ингэж хариуг нөгөөд явж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээ өнөөдрийн сэдв бол бас маш чухал сэдв байгаа. Сэтгэл судлалын шинжилгээ ухаанд хамгийн чухлаар тооцогддог сэдвүүдийн нэг болох үнэт зүйл хэмээх сэдвийг өнөөдөр ярилцах болно. За тэгээд сонсогч, үзэгчд, уншигчдаа шеэрлээд яваарай. Сэтгэл зүйчийн зөвлөгөө явах гэж байна. Өнөөдрийн сэдв бол үнэт зүйл гэсэн сэдв байгаа. За үнэт зүйл дундаа хувь хүний үнэт зүйлийн талаар ярилцах болно. За тэгээд хувь хүний үнэт зүйл гэж юу юм, яагаад чухал юм бэ гэдгийг одоо нийт үзэгчдээ, фэйсбүүкчдээ хүргэх болно. За тэгэхээр үнэт зүйлийн талаар ярихаас өмнө үнэт зүйлийн баримжааллын талаар мэдээллийг үзэгчдэд өгье гэж бодож байна. За тэгэхээр үнэт зүйлийн баримжаалал гэдэг маань юу хэлж байна гэхээр бие хүний зүгээс ухамсарын болоод материаллык төвшөнд аливаа эд зүйлсэд хандж байгаа хандлагыг хандлага бол ерөнхийдөө үнэт зүйлийн баримжааллыг тодорхойлдог гэсэн. Жишээлбэл боловсрал маш чухал гэж үздэг одоо хүмүүс байлаа гэж бодоход тэр хүмүүсийн хувьд одоо сууч боловсрох боловсролын тогтолцоо боловсролын одоо боловсралтай хамаатай зүйлсүүд бол үнэт зүйлсэд нь орж ирнэ. Харин материаллык зүйлсийг илүүх үнэт зүйлийн чиг баримжаа материаллык зүйлс рүү чиглэсэн бол одоо жишээлбэл байр, машин гэх юм уу тэдгээр зүйлүүдийг илүү чухалчилж үздэг байх жишээтэй. За тэгээ үнэт зүйл гэдэг маань хамгийн энгийнээр ойлгоход таны амьдралд хамгийн их ач холбогдолтой, хамгийн хэрэгцээтэй тэдгээр зүйлсүүдийг хэлээд байгаа. Хамгийн энгийнээр бол тэгэхээр зэрэг одоо бүгдээрээ бодоод үзээрэй бидний амьдралд хамгийн чухал зүйлүүд юу байдаг вэ гэж хүмүүс янз бүрийн хариултууд хэлдэг л дээ. Тэгээд хамгийн нийтлэг зүйлсүүдийн дуртах юм бол бидний амь нас байна, эрүүл мэнд байна, биднэрт олгогдож байгаа энэ цаг хугацаа байна. Хэдийгээр цаг хугацаа хүмүүст олгогдсныг хүмүүс ер нь бол таах боломжгүй, мэдэх боломжгүй байдаг тийм. За тэгэхээр цаг хугацаа бол маш их үнцэнтэй зүйлүүдийн маань нэг нийтлэг хүмүүсийн тийм ээ. За цаашлаа гэр бүл боловсрал дотроо мэдлэг, чадвар ур чадвар гэд ингээд ялгагдана гэх мэтчлэн ингээд тооцох юм бол маш олон үнэт зүйлсүүд байгаа. Гэтэл сүүлийн үед юу ажиглагдаж байгаа вэ гэхээр сэтгэл судлаач дээр ирж байгаа залуучуудын асуудлуудаас үзэхэд үнэт зүйлээ тодорхойлох, үнэт зүйлсүүдээ одоо тогтоож таньж мэдэх тэр зүйлд ерөөсөө залуучууд маань цагаа их гарахгүй байгаа юм шиг ажиглагдаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр ерөнхийдөө үнэт зүйл гэхээр гэр бүл маань ч гэдэг юм уу нэг ерөнхий нэг суур зүйлүүдээ хилчээд яг өөрийнх нь амьдралд хамгийн чухал зүйлүүд юу вэ гэдэг тал дээр бүр цаг гаргаж бодохгүй байгаа асуудлууд бас ажиглагддаг. Энэ одоо ямар асуудал үүсэх юм бэ гэхээр ерөнхийдөө биеийн зөрчилд оруулдаг. Бие хүмүүсийг одоо бидний үзэж байгаа хүмүүс ерөнхийдөө бие хүн гэж нэрлэгдэж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр бие хүний одоо дотоод зөрчил явагдах тийм үнд суурь нь үнэт зүйлгүй байснаас үүсдэг. Бас нэг ойлголт байгаа. За үнэт зүйлийн тухай ярихад өнгөрсөн дугааруудад бид хоёр одоо 5 6 дахь дугаар нь явж байгаа тийм. Тэр дугаар бүр дээр үнэт зүйлээ олсон байна. Одоо чиний үнэт зүйл чи юу юм бэ? Энэ дээр тулгуурлаж шийдвэр гарнаа. Энэ дээр тулгуурлаж гэр бүл төлөвлөлт явагдана. Энэ дээр тулгуурлаж өөртөө их байдал чинь нэмэгднэ гэд яриадсан сэтгэл зүйч маань та бүхэн хэрвээ бүх дугаарыг үзсэн болол за тийм учраас энэ удаа үнэт зүйлийн тухай ярилцж байгаа. За тэгээд үнэт зүйл хүн болгонд өөр байдаг бах тий. Хүн болгоны одоо ертөнцийг үзэх үзэл нь өөр, харах хандлага нь өөр, бас одоо хамт байгаа хүмүүс нь өөр хүмүүс байдаг учраас магадгүй өөр байдаг бах л та. Тэгээд өөр тодорхойлох миний одоо үнэт зүйл хамгийн чухал зүйл гэж сая хэллээ да тий. Өөр байдаг байх. Тэгтээ би одоо бүр хэлийгээд бодоод идэг байхгүй юу. За нэгдүгээрт миний үнэт зүйл бол амь нас юм аа. За бас
цаг хугацаа миний үнэт зүйл юм аа. А гэвч үнэт зүйл амь нас 2 одоо цаг хугацаа амь нас 2-ыг эрэмлээд үзвэл амь нас нь энэ тэргуунд байна. Тэгээд яагаад ат тээврийн осол гараад байгаа юм бэ? Тийм. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр хэрвээ та үнэт зүйлээ зөв эренбэлж дараалаад үнэт зүйлэн дээрээ тулгуурлаад шийдвэр гаргах юм бол тэр шийдвэр илүү эрүүл байх болно. Тийм, илүү зөв шийдвэрүүд гарах нь тий. За маш чухал асуудлыг хөндлөө тий. Зулаа. Тэглгүй яг бид нар нөгөө үнэт зүйлээ яагаад оол гэдэг юм сэтгэл судлаачид үнэт зүйл яагаад чухал гэдэг юм гэхээр яг саяны ойлголт ч юм байгаа байхгүй. Хэрвээ үнэхээр тухайн залуучууд миний амнаас хамгийн үнцэнтэй амнасаа одоо хамгаалах хадгалахын тулд би шийдвэрүүдийг гаргана гэд урд нь бодож исэн бол магадгүй яарахын оронд илүү нухацтай бодоод яаралгүйгээр магадгүй аян замд явах боломж бүрдэх байхгүй. Яг уу янз бүрийн шалтгаан байж олон л да одоо яарах те ажил тулсан байж болно эсвэл одоо те эрүүл мэндийн хин нэгнийх нь эрүүл мэнд аюулд орсон ч юм уу магадгүй. Гэхдээ хамгийн одоо суур ойлголт нь чи амьд байснаар илүү аз жаргалтай хайртай хүмүүстэй туслах боломжтой, илүү их сурч боловсрох боломжтой гэдэг юм уу те амьдралын зорилгоо биелүүлэх боломжтой болно шүү дээ. Гэтэл бидний хамгийн чухал амь насаа одоо хүртэл тоохгүйгээр өөр үнэт зүйл рүү тэмүүлснээс болоод яг энэ одоо ослууд бас гарсан байх магадлал байгаа байхгүй яг наривчилж судалж үзээгүй болохоор яг тийм гэдгийг бол би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол үнэт зүйл дээр тулгуурлаж гаргасан шийдвэр хамгийн зөв шийдвэр байдгаа гэд саяын чинэлснийг дахиад тодтогмоор байна. За асуулт бол за одоохондоо бол лайв дээр асуулт ирээгүй байна. За тэгээд үнэт зүйлтэй холбоотой асуултаа хэрвээ үнэт зүйлээ тодорхойлж амжаагүй байгаа бол үнэт зүйлээ яаж тодорхойлох вэ гэж бодож байгаа бол яг одоо лайвын доор комент бичээд үлдээгээд асуух боломжтой шүү гэж хэлээ. За үнэт зүйлээ яаж тодорхойлох юм бэ гэд те энэ бидний үзэж байгаа хүмүүс дотор үнэт зүйлээ бүрэн сайн тодорхойлцсон маш тодорхой хүмүүс үзэж байгаа мөн бас тодорхойлж ас амжаагүй байгаа хүмүүс байж болно. Тэгэхээр зэрэг үнэт зүйл тодорхойлох маш олон аргууд байгаа. Сэтгэл судлаачтай ажиллах бас маш олон арга зүй байдаг. Түүнээс хамгийн энгийн одоо гэрийн нөхцөлд яаж үнэт зүйлсүүдээ ялгаж тодорхойлох вэ гэдэг тал дээр бүх хүн тохирч болох нэг бяцхан зөвлөмж өгье. За өөрийнхөө амьдралд хамгийн их ач холбогдолтой одоо хамгийн зөв гэж боддог, хамгийн сайн зүйл гэж боддог үнэт зүйлүүдээ эхлээд бүгдийг ингээд бичих хэрэгтэй байгаа. Нэг дэвтэр дээр өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр ч юм уу эсвэл те юун дээр ч яж болно. Ингээ бүх үнэт зүйлээ бичснийхээ дараа эхнээс нь хасаад явна. За яг энэгүй бол би амьдрч чадахгүй юу? Үгүй юу? Гэт ингээд ихнээс нь хасаа явна. За энэ байхгүй бол одоо хэцүү юу би те амьдрахад хэцүү болох уу гэд ингээд энэ асуултыг асуугаад ихнээс нь ахуулаа хасаж явж агаад хамгийн бүр шүүгээд 5-ыг нь үлдээн. За мэдээж босдон чухал биш гэсэн үг биш. Харин таны амьдралд хамгийн голчлох 5 үнэт зүйлээ та эндээс шүүж авч чаднаа гэсэн. За ингээд энэ 5-ыг өөрийнхөө амьдралын зорилго, өөрийнхөө ойрын болон хитийн төлөвлөгөөтэй уялдаа холбоог нь харах хэрэгтэй. За энэ миний үнэт зүйлд тулгуурласан зорилго би өөрөө тавьж үгүй юу? Ойрын 5 жилийн төлөвлөгөөнд маань ойрын магадгүй хитийн төлөвлөгөөнд маань миний үнэт зүйлтэй холбоотой төлөвлөгөө орж үгүй юу? Гэт ингээд тунгааж үзэх хэрэгтэй. Гэт ингээд ер нь бол цаашаа явна. Тэгэд маш олон арга зүй байгаа. Гэхдээ яг одоо бидний үзэж байгаа хүмүүсээс одоо гард орох материал ашиглаад гэх юм те хамгийн түрүү хийж болох арга нь энэ байгаа шүү. Чагсааж бичих юм байна те. Эхлээд чагсаагаад тэгээд эренбэлж хасаад 5-ыг үлдээдэг. За үнэт зүйлийн тухай гээд юу байж болох вэ гэд би бас нэг чагсааж бичиж үзчихсэн л да. За тэгэхээр хүн болгондоос өөр гарч магадгүй л дээ. Санаа болгоод хэлэхэд за авьяас байж болно, агуу байдал, агууламж, ажилсаг байх, хаз жаргалтай байх, алтар нэртэй байх, хасын хараатай байх, амар тайван байх, амбицтай байх, амгалан тайван байх, одоо амжилттай байх, аминч байдал, амлалт, амралт, чөлөө цаг байх, амьдрах чадвар, одоо анхааралтай байх гэд ингээд бүр ингээд аагаас яг хүртлээ эренблээд тий бичиж болж байгаа юм л да. За ингээд дурдах юм бол за байгууллага, бахархал,
жаргал, баялаг, баяр асгалан, бие даасан байдал, бие даах чадвартай байх, бие болгох бодит байх гэдэг ингээд үргэлжлээд явж байгаа. Дасан зохицох, дүгнэлт хийх чадвар, дэмжлэг үзүүлэх, ёс зүйтэй байх, тэ инновацлог байх, итгэлцэл дээр амьдрах, тэ итгэл даадаг хүн байх, итгэл найдвартай, итгэл үнэмшилтэй хүн байх гэдэг. Ингээд зөндөө энийг хардаа. Тийм ээ маш итгэвтэй битсэн байна тий. За өрмөц байдал. Чи энийгээрээ гоё нийтлэг үзэл гэж санаа өгвөл болох юм шүү залуучууд. Ер нь юуг үнэт зүйлээ гэж бичих юм бэ бас гайхдаг хүмүүс байдаг баггүй одоо яг ямар байдал ч одоо үнэт зүйл юм бэ гэ тий. Одоо жишээлбэл Зулагийн битсэн байгаа эдгээр үнэт зүйлүүд бол яг ухамсарын түвшний оюун санааны түвшний одоо заан чанаар ч юм уу тий дандаа ухамсарын түвшнийх байна. Бас материалыг байж болно. Заавал материалыг зүйл бичснээрээ тэр хүн одоо нөгөө эд хөрөнгөнд шуналтай ч юм уу тийм биш. Угаасаа бидний амьдралд материалыг зүйл хэрэгтэй шүү дээ. Дан оюун санаагаар амьдрдаг хүн энэ ороо дээр одоо бараг л байхгүй бах тий. Тэгэхээр чи материалыг зүйлээч бичиж олно, оюун санааны зүйлээч бичиж олно. Тэгээд эдгээрээсээ хамгийн хэрэгцээтэй суур ойлголтуудаа ялгаж авна. За материалыг зүйл гэсэн дээр бидний үндсэн хэрэгцээ хангагдсны дараагийн хэрэгцээ хангагдаж хөгжлийн шат явдаг гэж манай шинжилгээ ухаан үздэг байхгүй. Жишээлх юм бол одоо орон байртай байх хэрэгцээ маань хангагдаагүй жиж бид нэр амар тайван байдлын тухай ч юм уу те тансаг байдлын тухай одоо мөрөөддгүү гэсэн үг. Тэгэхээр зэрэг эхний хэрэгцээ хангагдсны дараагийн ажиллах хэрэгцээ ч гэдэг юм уу өөрийгөө батлаж харуулах хэрэгцээ ч гэдэг юм уу ингээд дараагийн шатны юмнууд нь явдаг учраас материалын хэрэгцээ яалтчгүй орж ирнэ материалын үнцээс яалтчгүй байдгаа гэсэн үг. За тэгээд сая нөгөө зөвхөн оюун санааны чагсаалтууд гэдгсэн тэн дээр бол за гэр бүл орж ирэн тэ эцэг эгч дүү ах дүү за дээрэс нь нөхөр эхнэр хүүхэд гэд орж ирнэ үнд хүмүүс байна орж ирнэ. За тэгээд эдгээрээс ингээл чагсааж очиж жагаад за хамгийн одоо чухал нь гээд явах юм байна тий. Эхнээс нь ингээл хасаал явах нь штэ. Тэгээд энэ дээр бас амьдралын салхи гэдэг нэг сэтгэл зүйн тасгал байдаг л да сургалтын дээр хүмүүсээр ажилуулдаг. За энэ дээрээс бид нар яг амьдралдаа үн цэнтэй зүйлдээ ерөөсөө ач холбогдол маш бага өгд юм байна гэдгийг хүмүүс олж хардаг тасгал байдаг. Хайртай хүмүүстэй угаасаа л хайртай юм чинь ингээд өдөр болгон тэр хүмүүс хайраа мэдрүүлдэг өдөр болгон халамж анхаарал тавьдггүй ч юм уу те энэ их завгүй амьдралд магадгүй ажилласаа хичээлсээ тийм ээ завчлаа олдохгүй бас тийм одоо алдаанууд хүмүүс ер нь бол гаргадаг. Энэ нь гэхдээ одоо зөв гэсэн үг бас биш. Гэр бүлтэй хайртай хүмүүстэй хамгийн үнэт зүйлстэй хүмүүс цагаа илүү их гаргаасай гэж хүсэж байгаамаа. Хайртай хүмүүстэй цаг гаргах нь заавал тийм их мөнгө материалын зүйл ордоггүй. Тэр хүмүүсийг хайрладаг, хүндэлдэг, итгэдэг тэр одоо итгэл одоо үнэмшлээ тэр хүмүүст хэлэхэд л хайртай хүмүүс ч баярлаад хайрын хэрэгцээ нь хангагдчихэйдэг байна шүү дээ. Тэгэхээр өдөр тутмын амьдралдаа бид нар ер нь хайртай хүмүүстэй бас тодорхой хэмжээний цагийг гаргадаг байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр үнэт зүйлийн хамгийн суурь нь бидний гэр бүл, бидний хайртай хүмүүс байгаа шүү дээ. Яг хүмүүсийн одоо тоноод үлддэг нийтлэг үнэт зүйлийн хамгийн нэгдүгээр тэрэмлэгддэг зүйл нь те. Угаасаа хүнийг юутай ч зөрлөж болохгүй. Юу ч хүнийг оролдгүй шүү дээ. Хичнээн мөнгөтэй байсан ч, хичнээн нэр алдартай байсан ч хүнийг хизэж хүн орлохгүй л байхгүй юу хайртай хүмүүсийн те. Ээж аавын, ханийн, үр хүүхдийн. За тэгээд үнэт зүйлээ тодорхойлоод гаргаад ирсний дараа за 5-аас 10 байж болох юм те. Хүн одоо эд материаллык зүйл болоод оюун санааныхаа үнэт зүйлийг тодорхойлоод 5-аас 10 байж болно. Тэгээд миний бодлоор ингэж боддог байхгүй. Хэрвээ үнэт зүйлээ тодорхойлоо гаргаад ирсэн байхад гаргасан шийдвэр нь илүү одоо бодиттой байдаг. За тэгээд хамгийн гол нь тухайн гаргасан шийдвэртээ тэр хүн үнэнч байд юм болов уу гэж боддог байхгүй. Яг тэгвэл би үнэт зүйл дээрээ тулгуурлаад шийдвэрээ гаргасан учраас тэр шийдвэртээ илүү одоо үнэнч байж тэрийгээ те заавал гүйцэлдүүлэхийн төлөө тэмцдэг ч юм уу ийм байдгийн болов уу гэж боддог. Яг шинжлэх ухаан талаас нь тайлбарлах. За үнэт зүйлс бол ерөөсөө одоо бүх юмний суур гэж хэлж болно. Яагаад ингэж хэлж яах гэхээр үнэт зүйлээс хүмүүсийн сэтэл тэмүүлэл, зориг ургаж гардаг. Амьдралын зорилго нь амьдралын одоо юу руу тэмүүлж байгаа тэр сэтэл тэмүүлэл нь ургаж гарна. Цаашлаад боловсролын байдал нь хүртэл үнэт зүйлээс хамааралтай байхгүй. Гэр бүл бас нөгөө ээж аваас үнэт зүйл өвлөгдөх
магадлал хамгийн өндөртэй зүйлсүүдийн одоо хийсвэр ойлголтуудын нэг нь үнэт зүйл байдаг. Жишээлбэл аав ээж хоёр нь маш шудраг айлын хүүхдүүд хөвчлэн шудраг хүмүүс болсон байдаг. Яагаад тэгэхээр тэр гэр бүлийн үнэт зүйлийн шудраг байдал байхгүй юу? Тэр үнэт зүйлдээ тулгуурлаж хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа байхгүй юу? Хүүхдүүдтэйгээ ярилцдаг, эргээд шудраг байдлыг нэгтдэг байхгүй юу? Зүгээр энгийн харилцаан дотор. Тэгэхээр зэрэг эцэг эхчүүд маань бас бодох хэрэгтэй. Ямар үнэт зүйлийг би хүүхдэд өвлүүлэх ёстой юм бэ гэдэг талаар тий. За тэгээ түрүүн боловсрал гэд ярьсан. Боловсрал дээр жишээлх юм бол тий үнэт зүйлийн баримжаалал нь боловсрал маш чухлаа. Боловсрал их чухал юм байна гээл эцэг их нь ботцсон байхад хүүхдүүдэд яаж яж байгаа л сургууль сургадаг. Хүүхдүүд нь ч гэсэн боловсрал эзэмшиж л би өөрийгөө энэ амьдралд авч явах юм байна гэдэг ойлголтоо бас хардаг байгаа. Тэгэхээр зэрэг өмнөд зүйлээс ингээл бүх зүйл эхэлж байгаа байхгүй юу? Амьдралын зорилго нь, сэтэл тэмүүлэл нь, одоо өсч хөгжих боломж нь цаашлаад үнэт зүйл чинь таны нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлдог гэсэн. Дан байдлаар нөлөөсөөр агаад тодорхойлох нь шүү дээ. Тэгэхээр зэрэг та ямар хүн байхыг хүсэж байгаа, нийгэмд ямар байр суурь эзлэхийг хүсэж байгаа, тийм хэмжээний л үнэт зүйлийг үнэт зүйлтэй байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Эхлээд байр суурь эзлэх ч юм уу те нийгмийн байр суурьаа бодоод байвал эн чинь биелэх магадлал маш бага. Яагаад гэхээр нөө суур байхгүй. Тэр бүх юм чинь учир шалтгаантай, үндэс суурьтай байгаа байхгүй юу? Хамгийн үндэс суурь нь та үнэт зүйлээ маш зөв тодорхойлоод би маш шудраг хүн байх хэвээр, маш зөв хүн байх хэвээр, боловсрж хөгжих хэвээр ч гэдэг юм уу тий. Одоо үнэт зүйлүүдээ боловсролын үрээнд ч гэдэг юм уу тодорхойлоод зөв хүн байх тухай асуудлыг хөндөж тодорхойлсон байх юм бол та нийгэмд төдий чинээ тийм дүр зурагтай л би хүн харагданаа гэсэн үг байгаа. За сэтгэлийн боловсрал сэтгэл зүйчийн зөвлөгөөний подкаст маань энэ удаагийн дугаараа лайв хэлбэрээр явж байна. За өнгөрсөн дугаараар ч гэсэн бас лайваар явсан. Тэгээд гадаа байгаа болохоор жоохон салхисыг үлзээд дуун зүгээр орж ийн үү хүмүүсээ. Бид хоёр үнэт зүйлийн талаар ярилцж байгаа. За тэр дундаа хувь хүний үнэт зүйлийн талаар, хувь хүний үнэт зүйлийг яаж тодорхойлох вэ? Хувь хүний үнэт зүйл гэж юу вэ гэдэг талаар ярилцж байгаа. За ярилцж байгаа асуудалтай холбоотой асуулт байх юм бол та бүхэн комментаар бичээд үлдээж олно шүү гэж хэлээ. За өнөөдрийн сэдвээс жоохон хадварч тий. За юу вэ гэхээр нийгмийн сэтгэл зүйн ингээд судлаад ажилт явуулаад ч гэдэг юм тий судлаад үзэхээр яг өнөөдрийн манай нийгмийн одоо хувь хүний үнэт зүйлүүд бол мэдээж байгаа тий. Гэтэл яг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн, нийгмээрээ даган дурах одоо боломжтой тийм нэг хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйл маш бага болцсон байна. Яг өнөөдрийн манай нийгмийн тийм нийгмийн үнэт зүйл маань. За жишээлх юм бол одоо бидний нийгмийн тогтолцооноос хамаараа социализмын үед ч гэдэг юм уу те тэрнээс урд үед ч гэдэг юм уу янз бүрийн үнэт зүйлүүд байсан байгаа. Одоо социализмын үед одоо бүх өмч одоо нийтийг ч гэдэг юм уу те тийм учраас бүх хүн одоо тэр өмчийг хайрлаж одоо санаа тавьдаг те ийм байсан бол өнөөдрийн манай нийгэмд болохоор маш олон ургалж үзэл гарцсан. Энэ нь бол маш сайн. Гэтэл яг монголчуудын өнөөдрийн те 21-р зууны үеийн монголчуудын нийтлэг үнэт зүйл юу юм бэ гэхээр маш ховор болчиход байгаа байхгүй. Ялангуяа оюун санааны үнэт зүйл дээр бол зайшгүй одоо шинэ үеийн гэж нэрлэгдээд байгаа манай бидний үеийн залуучууд энэ дээр бол зайшгүй дуу хоолойгоо өргөж яг нийгмийн үнэт зүйлийг бий болгоход өөрсдийнхөө мэрэгжил мэдлэг чадвараар ингэж нөлөөлж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг хараад байгаа. Тэгэхээр нийгмийн үнэт зүйлийг бүтээхэд ганцхан хүн хангалтгүй. 10 хүн хангалтгүй. Тэгэхээр маш том багаар маш олон үе шаттай тодорхой хугацаанд те үе шаттай 5 жилийн хугацаанд ч гэдэг юм уу нөлөөллийн ажлуудыг залуучуудаа нийгэмдээ хийж ээж ерөнхий ойлголт нь гарч ирнэ. Тэгэхээр ер нь бол нийгмийн үнэт зүйлээ бий болох шаардлагатай байна л гэж нийгэм судлаач хүний хувьд те сэтгэл судлаач хүний хувьд бол боддог. Жоохон хадварчлаа. Тийм байна. Яалтчгүй бас чухал асуудал те. Нийгмийн за тэр дундаа энэ Монгол хүмүүсийн оюун санааны ер нь монголчуудын нийтлэг үнэт зүйл юу юм? Монгол хүн монголчууд гэд одоо нэг газар нутаг дээр нэг хил хязгаарт амьдарч байгаа хүмүүс юу нь малгаалагдаж явах юм бэ гэдэг нь бас чухал асуудал та. Тэгээд яриад явбал маш энийг яриул хоёроо агуулга яриад явчихна. Хөргөн сэдв байгаа болохоор тэгээд хувь хүний үнэт зүйл дээр бидний бас нэг анхаарах хэрэгтэй зүйлүүд нь гэр бүлүүд маань нөгөө түрүү хэлсэн шүү дээ үнэт зүйлээ өвлүүлдэг. Одоо тэдний удмынхаа нэг тийм байдаг гэсэн нэг амын ярианы ойлголт байдаг шүү дээ. Тэр чинь ерөнхийдөө тухайн удмын тухайн гэр бүлийн хүрээллийн үнэт зүйлийн
одоо дамжиж байгаа тэр хэлбэрийг л хүмүүс хараад байгаа байхгүй. Тэгээд эдний удмынхаа ерөн сайн итгэж болохоор хүмүүс тэдний удам бол жоохон найдваргүй хүмүүс ч гэдэг юм уу те. Тэр овог аймгийн тэр үндэстэн ясны магадгүй тэр гэр бүлийн эрхэмлэж явдаг үнэт зүйлээс нь хамаарч монголчууд маань бас одоо ураг удмаар нь ингэж үнэлж дүгндэг байсан байх нэ. За тэгээд нөгөө гэр бүлээс бид нөгөө гэр бүл төлөвлөлтөд бас удамыг харах тухай бас нэг цус дурдаад өнгөрсөн. Тэр магадгүй бас удам гэдэг нь тухайн гэр бүлийн өвлөгдөж ирсэн үнэт зүйл нь байж болох юм байна, тийм үү? За тэгээд хүний үнэт зүйл ер нь магадгүй өөрчлөгдөж их бас уян хатан байдаг байх л та. Одоо миний хувьд бол ихэвчлэн оюун санааны үнэт зүйлүүд байна тий. Миний гэр бүл, миний эцэг их дүү нар маань миний үнэт зүйл байна. Харин одоо магадгүй хэдэн жилийн дараа миний нөхөр тий хань ижил маань, өр хүүхэд маань миний үнэт зүйлийн бүр ингээд дээгүүрт явах байх. Тэгэхээр ер нь бол үнэт зүйл гэдэг нь магадгүй өөрчлөгдөж байдаг. Хүний одоо оюун санааны хөгжилтэй холбоотойгоор ч гэсэн магадгүй өөрчлөгдөх байх. Эд материалаар үнэт зүйлээ тодорхойлоод ингээд за өнөөдөр миний үнэт зүйл бол энэ юм гэдэг эд материал тодорхойлсон байлаа гэхэд 5 жилийн дараа магадгүй өөр үнэт зүйлийг сонгох ч юм уу тий. Тэгэхээр заавал бас ингээд баригдах шаардлагагүй юм болов. Одоо тий хүн хөгжлөө дагаад ингээд бас өөрчилж болдог болов. За энэ дээр үнэт зүйл гэдэг маань ерөнхийдөө сонирхлоос юугаараа ялгагддсан бэ гэхээр харьцангуй тогтвортой урт удаан хугацаанд ач холбогдолтой байдгаараа л ялгагддаг. Тэгэхээр түргэн хугацаанд ингээд ач холбогдол нь буураад ирж байгаа бол тэр таны үнэт зүйл бас биш вэ гэсэн үг. Үнэт зүйлийн хамгийн гол онцлог нь таны амьдралын туршид эсвэл хамгийн багадаа 10 жилийн туршид таны амьдрал, таны амнаас гэдэг юм уу те таны боловсрол, магадгүй таны орон зайд хамгийн чухал ач холбогдолтой тэр зүйлүүд л үнэт зүйл байгаа байхгүй. Хамгийн багадаа одоо 10 жил ахна штэ. Мэдээж ховсож өөрчлөгдөхгүй гэсэн үг сая хэлж штэ. Өөрийн гэсэн гэр бүлтэй байжгаад тэгээ дахиад шинээр ханижилтай болоод гэр бүл үүсгэхээр яалтчгүй тэр үнэт зүйлийн одоо хувьд өөрийнх нь бий болгосон гэр бүл ихнийх нэгдүгээр байранд орж ирдэг ч юм уу те. Ингээд өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь харьцангуй тогтвортой удаан хугацаанд байдгаараа л үнэт зүйлийн онцлог ялгаа нь эндээ байгаа. За тэгээ үнэт зүйлийн бас нэг ач холбогдол байна. Хамгийн чухал ач холбогдлыг энд хэлье. За үнэт зүйлээ тодорхойлсон хүмүүс ёс суртахууны тодорхой хил хязгаартай болчдөг. Үнэт зүйлдээ тулгуурлаж шийдвэр гарах боломжтой. Үнэт зүйлээсээ давсан буруу шийдвэрийг өөртөө халтай бусд хүмүүст сөрөг нөлөө учруулах, хор уршиг учруулах шийдвэрийг гаргах магадлал маш бага болдог гэсэн. Санамсаргүй тохиолдол ч юм уу бас байж болно тий. Харин ер нь бол бидний ёс суртахууныг тийм ээ зан чанарыг ингээд нэг юм хил хязгаартай болгож өгнө гэсэн үг. За би шударга зан чанарыг үнэт зүйлээ болголоо гэхэд би худлаа ярих боломжгүй байхгүй юу? Худлаа ярьлаа гэхэд маш жижиг зүйл дээр эсвэл хаяада нэг худлаа ярих нь штэ. Тэрнээс шударга зан чанар миний үнэт зүйл биш гэж би үзсэн бол би худлаа ярих боломжтой байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө үнэт зүйлийн бас нэг ач холбогдол хамгийн чухал ач холбогдол нь бидний ёс суртахууны хүрээг бий болгоод энэ ёс суртахуун дотроо хүмүүс одоо бие хүний хувьд илүү сайн төлөвшөх одоо боломжтой, төлөвшөлтэй байх боломжтой гэсэн. За баярлаа. Тэгээд сэтгэлдлүүд байна шээ. За сэтгэлдлүүд бас байна. Хай гэсэн байна. Хай. За дуун зүгээр байна. Дуун зүгээр байна гэж байна. Дараагийн дугаарт өөртөө итгэлээр зөвлөгөө өгөөрэй. Амжилт хүсье гэж байна. Мундаг сэтгэл зүйч шүү гэж байна. Баярлаа. Сэтгэл зүйч мөнх дэлгэртэй хамтарч бид нэвтрүүлгээ хүргэдэг. За сэтгэл зүйчийн зөвлөгөөний подкастыг бол мөнх дэлгэр сэтгэл зүйч маань сэтгүүлч гэж. Яг ойрцоо гэдэг хүмүүс андаа. Өөрийгөө авчлах гэдэг штэ. Сэтгэл зүйч маань хүргэдэг байгаа. За
Өөртөө итгэлийн талаар өнгөрсөн дугаараар ярьсан тийм. Тийм, өөртөө итгэлээр бүр тусдаа подкаст явсан байгаа. Гэхдээ маш богино хугацаанд бид нөгөө хүмүүсийнхаа цагийг харж агаад маш богино хугацаанд маш чухал сэдвүүдийг аль болох хэрэгтэйг ингээ хөндөд ярьдаг байгаа. Саяын үзэгч маань болохоор анх удаа орж ирж байгаа шиг байна. Хэрвээ боломжтой бол сэтгэлийн боловсрал подкаст гэд өглөө цэгмээс хайгаад үзэж болно. Өөртөө итгэлийг дахиад дэлгэрүүлмээр байвал дахиад өөр дугаарч хийж болно. Яагаад тэгэхээр маш том сэдвийг бид нэр 5 минутанд 10 минутанд ярьж байгаа учраас маш олон зүйлийг орхигдуулдаг байхгүй юу? Тийм учраас яг өөртөө итгэл дээр ямар чиглэлээр одоо амар байгаагаад бас санал хүсэлт ирүүлэх юм бол дахиад лайв хэлбэрээр яг асуулт хариултын хэлбэрээр ч авсан болно өөртөө итгэлийн талаар ярилцаж болно. Өөртөө итгэлийг үнэт зүйлтэй холбоод хэрвээ ярих юм бол үнэт зүйлээ тодорхойлсон хүн ер нь өөртөө итгэл нь ямар төвшөнд идэм бол. За ер нь ингээд сэтгэл зүйн ойлголтууд маань хоорондоо маш нэгт уялдаатай байдаг. Нэгнээсээ нэг нь бол хашгүй холбоотой байдаг гэсэн. Тэгэхээр зэрэг өөртөө итгэл үнэт зүйл хоёр маань яалтчгүй холбоотой. Өөртөө хэдий ч нэ итгэлтэй байна, төдий ч нэ өөрийгөө хэрэгжүүлэх боломжтой, илүү их амжилттай байх боломжтой гэж хүмүүс үзээд байгаа шүү дээ. Гэхдээ амжилт гэдэг маань заавал мөнгө төгрөгөөр одоо хэмжигддэг зүйл биш ээ. Амьдрал угаасаа томьёогүй шүү дээ. Амьдрал бол ямарч байж болно тий. Тэгэхээр одоо амжилттай байна гэдг нь хүн болгоны хувьд өөр амжилтыг бол үнэлэх боломжтой байхгүй юу. Тэрнээс биш одоо нийтээрээ хүлээн зөвшөөрж байгаа амжилттай бизнесменийг бид нэр амжилттай хүн гэж харж болно. Гэтэл өдөр бүрээсээ тий аз жаргалыг мэдрээ явж байгаа хүмүүсийг бид нэр анзаарч харахгүй байгаа байхгүй юу. Тэдгээр хүмүүс маань ч гэсэн аз жаргалтай байгаа. Аз жаргалтай амжилттай хүмүүс байгаа байхгүй да. Тэгэхээр бидний хувьд бол амжилт гэдэг маань ерөнхийдөө харьцангуй ойлголт хүн болгоны хувьд өөр байж болно. Тэгээд өөртөө итгэлтэй байх тусам та амжилттай байж чадна. Ямар ч хэлбэрээр амжилттай байж болох нь шүү дээ сая хэллээ тий. Тэгэхээр өөртөө итгэлтэй байснаар бол бас бүх юмний суур гэд подкастаа бас дурдсан байгаа. За үнэт зүйлээ зөв тодорхойлсон хүн бол өөртөө итгэлтэй байх боломжтой. Төрөөс нөгөө шударга зан чанар дээр яриа л та тий. За миний одоо хамгийн үнэт зүйл шударга зан чанар орсон байлаа гэхэд би өөртөө итгэл маань одоо би болох боломжтой байгаа байхгүй шударга байдлаар шударгаар тий. Тэгээ өөртөө итгэлийн хамгийн гол одоо анхаарах зүйл нь бусдаас 40% хамаардаг, өөрөөс 60% хамаардаг байхгүй. Дотоод одоо хувийн онцлогоос төрмөл онцлогуд байгаа, үүсмэл онцлогуд байгаа. Тэгээд тэдгээр зүйлүүдээс маань 60% хамаарна. Харин чамаас хүрээлэн байгаа орчноос бол миний өөртөө итгэл бас 40% хамаардаг гэж үздэг. Манай нийгмийн онцлогт болохоор бусдын өөртөө итгэлд, бусдын үнэт зүйлд маш бүдүүлгээр халтдаг нэг алдаа байна. За тэр нь яа гэхээр чи өнөөдөр аягүй сонио харагдчихээн. Чи угаасаа юу ч чаддгүй шүү дээ. Тэр угаасаа л нэг хачаа амтан байсан гэлтэй ингээд золочтой донд тий. Энэ яриаг сонсож байгаа хүн маань төрөлхийн өөртөө итгэлтэй хүмүүс бол харьцангуй бага нөлөөлөл тавтдаг байхгүй. Гэтэл төрөлхийн онцлогоос одоо меланхолик темперамент, флегматик темпераменттай ч юм уу эсвэл магадгүй зарим талаараа холерикууд ингээд бусдын нөлөөлөлт аюу амархан автаж өөртөө итгэл нь буурах магадaltaй. Үнэт зүйл ч гэсэндээ ийм сони юмыг үнэт зүйл гэж бодоод тахтай яа гэж бусдын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр бүдүүлгээр халтах нь бол маш том одоо сэтгэлийн боловсралгүй сэтгэл зүйн мэдлэггүй байгаа илрэл юм шүү. Тэгэхээр та бас бодоод үзээрэй. Эргэн тойрныхондоо найз нөхөд гэр бүлийнхэндээ үнэт зүйлийг нь цаашлаад өөртөө итгэлт нь дэмжлэг урам өгдөггүй эсвэл тэдгээр зүйлүүд нь маш бүдүүлгээр халдаж сэтгэл зүйн хувьд боловсралгүй шиг аашилдгүй гэдгийг нэг тунгаагаад үзээрэй. Ер нь одоо маш олон зүйл дээр залуучуудын сэтгэлгээ өөр болж штэ. Сэтгэл зүйн боловсрал бол маш чухал юм байна гэдгийг ойлгодог болсон тий. Тэгэхээр сэтгэл зүйн боловсралтай хүний хамгийн ихний хийх зүйл бол хажууд хүнээ байгаагаар нь хүлээж авах. Байгаагаар нь л хүлээж аваад хүндэтгэх, үнэт зүйлийг өөртөө итгэлийн хүндэтгэх. Тань таалагдахгүй байж болно. Бүх хүн таалагдах албагүй байхгүй да. Бид нэр бусдад таалагдах гэж энэ ороо дээр төрөөг. Тэгэхээр зэрэг таалагдахгүйсэн ч гэсэн хүндэлж чаддаг тэр боловсрал биднэрт маш чухал хэрэгтэй байгаа. Хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл байгаад байгаа. Хүлээн зөвшөөрдөг болчихвол илүү амарч юм шиг тий. Өмнө нь бол одоо шууд илэрхийлдэг хүлээн зөвшөөрдөггүй. Дараа нь төвчд сурдаг юм шиг надад санагдаж байгаа. Одоо тий ингээ уйш та санагдсан. Тэгээд сүүлдээ
хүлээн зөвшөөрдөг сураад тэр нь бүр сэтгэлд үнэхээр амар санагдчихж байгаа юм тий. Ингээ харагддаг тий. Өөрийнхөө сэтгэлээ Ямар ч тийм бухимдалгүй тий. тий нөгөө үндэ ч гэсэн одоо бүдүүлэг алдаа одоо тий атак үг хэлэхгүй нэ штэ тааламжгүй тэр хүнийг сэтгэл зүй таагүй байдалд оруулах чи муухай харагдаж чинь чиний үнэт зүйл муу байна жижигэн мөрөөдж чинь ч гэдэг юм тий ингэж хэлснээр нөгөө хүнд маань ямар нөлөөлөл очдөг вэ гэдгийг бас бодож үзчихээж одоо үгээ хэлдэг байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа хүмүүс дээр маань яг энэ нөгөө нийгмийн нөлөөллөөс шалтгаалаад өөртөө итгэл нь буурсан үнэт зүйлээ тий энэ яг үнэтэй зүйл муу юм уу биш юм уу? Бүр цаашлаад ингээд амьдралын утга учир алдагдах мэдрэмжэд хүртэл очсон хүмүүс ирдэг байхгүй. Энэ ерөөсөө бидний бүдүүлэг байдлаас л болж байгаа. Бид нар нэг нэгнээ хүндэлдэггүй, хайрладаггүй, аманд орсон үгээ хизээ дуртай үедээ хэлдэг энэ байдлаас болоод бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэл зүй тэр хэмжээгээр гэмтэж байдаг шүү. Тийм учраас аль болох урам дэм сайн сайхан үг хэлж чадахгүй л инээмсэглээд тэр хүний оршихуйг нь хүндлээд өөрийнхөө сэтгэл зүйн тайван байдлыг бас бий болгоод ингээд инээмсэглээд өнгөрч явах хэрэгтэй байгаамаа. За баярлалаа. Тэгээд хоёлаа зөвлөгөөгөө ингэсгээд өндөрлөх үү. За тэгээ. За үнэт зүйл дээр өөр асуумаар байсан зүйл байгаа юу зулаа? Үнэт зүйл дээр тий сая нэг юм санаанд орсон. Одоо миний үнэт зүйл юу вэ гэдээ ингээд тодорхойлсон нөхцөлд яаж хамгаалж гардаг вэ гэхээр за би өөр дээрээ жишээ аваад ирчихэл жоох юм ч юм уу. За яах вэ? За заримдаа би тийм жоохон итгээд ингээ хуцалдаг. Одоо юу гэдэг юм бэ? Би одоо хизээч эмэгтэй одоо хөөрхөн охид шиг өсгөтэй төвхөл өмсдгөө ч юм уу те. Зарим охтууд шиг. Тий, зарим охтууд шиг өсгөтэй төвхөл өмсдгөө ч юм уу. Энэ нь одоо зарим хүмүүс таалагдахгүй байна те. Чи тэгвэл илүү гоё харагдаж гэдэг юм уу те. Чи тийм дээр тийм юм өмсөд тахтай байдаг чи шүү дээ. Шүүмжилдэг. Тий, шүүмжилдэг. Тэр үед өөртөө итгэл маань буурдгоо. Ягаад гэхээр тэр нь надад илүү одоо өөрт маань тухтай, тааламжтай, надад таалагддаг. Өөрийнхөө одоо энэ мэдрэмжийг илүү үздэг гэх юм уу? Одоо юу гэх юм. Тийм учраас хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй гол нь би өнөөдөр үнэхээр кул харагдчихлаа гэдэг. Өөртөө маш их таалагддаг. Яг зөв. Маш чухал асуудлыг хөндлөө. Зулаа айгу хайр хүрмээр гойгоо асуудал чи хүнддэг байхгүй юу? За энэ нэг ойлголт байгаа. Одоо ялангуяа өсвөр үеийнхэн маань бусад хүмүүс таалагдчихлээвэл гоё харагдах юм байна гэдэг ойлголтыг авцсан байдаг байхгүй. Хин нэгэн олонний танилтай ижлэгэн хувцлах юм бол би бусад хүмүүс таалагдах юм байна гэдэг юм уу те. Тэгэхээр эн чинь бол харьцангуй ойлголт байдаг. Одоо жишээлх юм бол саяын жишээн дээр харахад өөртөө таалагдсан байхад хин нэгэн чи муухай байна гэсэн ч тэр хүний өөртөө итгэл буурахгүй байна гэдэг чинь маш сайн үзүүлэлт байхгүй да. Маш сайн. Чиний хувьд бол сэтгэл зүйн хувьд бас боловсрол маш сайн байна гэж би хэлэх гээд байна. Эндээс үндэслээд юу хэлэх гээд байна гэхээр хин нэгэн таалагдах гэж бусд хүмүүст харагдах гэж амьдрах нь эргээд хүмүүсийг биеийн зөрчил буюу сэтгэл зүйн хямралд хүргэдэг. Өөртөө таалагдахгүй өсгийтэй готлоо өмсөөл яваад ах нь штэ. Одоо надад таалагдах гад нөгөө охин тийм биш. Энэ нь бол зөрчилд хүргээд идэм. Харин өөртөө таалагдсан, өөртөө тав тухтай сэтгэл зүйн хувьд тайван байдлыг авчирдаг тэр хувцлалт, тэр сургууль, тэр орчин, тэр найз нөхөд тэр сонирхол тэрийгэл бол. Тэгхийн бол чи сэтгэл зүйн хувьд маш тайван байна. Ямар нэг зөрчилт байдалд ерөөсөө орохгүй. Одоо яах ёстой болоо гэдэг асуулт гарч ирэхгүй. Би ерөн зөв яваад байгаа юм уу, буруу яваад байгаа юм гэж хизээ нэг өдөр бодохгүй. Сэтгэл готролд маш бага өртөнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол чи өөрөө өөртөө хамгийн эхлээд таалагдах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хамгийн нэгдүгээр тавьж хайрлах сурах хэрэгтэй. Хувцлалтан дээрээс эхлээл боловсрол идэж ууж байгаа бүх зүйл дээрээс хор зуршил хэрэглэхгүй байх нь хүртэл өөрийгөө хайрлаж байгаа хайр байхгүй. Гэтэл нөгөө бус хүмүүст кул харагдахын тулд тамиг татдаг гэж хідэн хүүхэд ингэж уулздаг гэж бодож байна чи тий. Тэгэхээр ерөөсө бусдад сайхан харагдах нь биш, өөрөө өөртөө сайхан харагдаж, өөрөө өөртөө таалагдах нь хамгийн чухал. Энэ нь таны биеийг зөрчилд оруулахгүй, таныг
хувь хүний хувьд хөгжүүлж яадаг ийм хандлага юм шүү. Тэгэхээр биеийн зөрчилд орохыг хүсэж байвал магадгүй тий бусдад таалагдахын тулд бусдад харагдах гэж амьдарч болно. Биеийн зөрчилд орно гэдэг маань ер нь бол маш том хямрал ахгүй да. Маш олон асуудлуудын суурь гэсэн. Дараа нь бас яг энэ биеийн зөрчлийн талаар бас ярьж болох юм дээ. Тийм байна. За ингээд хоёлаа бас нэлээд удаа ярьчлаа. Маш богино яригээл өвний хэлсэн тий. Тэгээд урт ярьчлаа. Өглөө цэгийн сайт сэтгэл зүйч мөнх дэлгэртэй хамтраад сэтгэлийн боловсрол сэтгэл зүйчийн зөвлөгөөний подкастыг хүргэдэг байгаа. 7 хоног бүрийн пүрэв гарагчийн дугаар хүрдэг. За өчигдөр бол бид аль аль нь завгүй байгаа дамжсангүй уучлаарай. Тэгээд баасан гарагт сонсогч үзэгчтэй хүргэж байгаа юм шүү гэж хэлээ. За тэгээд эх 7 хоногийн дугаар өөрийгөө олох тухай ярилцъя гэж бодож байна. Энэ талаар нэлээд их асуултууд ирээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг өөрийгөө олох тухай за хэрвээ болвол биеийн зөрчлийн талаар хальт бас ингээд оруулаад энэ сэдвүүдээр ярих. Тэгвэл бас ингээд лайв хэлбэрээр явах уу? Лайваар явъя гэд хүмүүс тэгээд байгаа хгүй. Гэтэл яг нөгөө лайваар одоо зөвлөгөө өгөөч гэж байгаа хүмүүс маань яг ажилдаа таарах шиг байна. Асуултууд бас ирэхгүй байгаа байхгүй юу? Харин хувь чатаар бол нэлээд ирж байгаа. Манай сэтгэлийн боловсрал пэйж хуудасаар зочлоорой. Удахгүй тэнд маань одоо сэтгэл зүйн задлан шинжилгээ гэдэг миний цуврал нийтлэл орно. Сэтгэл зүйн сонирхолтой мэдээллүүд орно. Тэгэхээр сэтгэлийн боловсрал гэж хайгаад манай пэйжээр бас зочлоорой. Тэр пэйж хуудас руу асуултуудаас илгээгээрэй. Буцаагаад бид нар асуултын дагуу хариулж та бүхэнтэйгээ холбогддог байгаа шүү. Хүмүүс бас нөгөө нөхөж үздэг юм шиг үлээ. Дараа нь мессеж бас ирээддэг. За ингээд өглөө цэгийн сайтаа үргэлж хамтдаа байдаг. Уншигчдаа, үзэгчдээ баярлалаа. Өглөө цэгийн сайтын пэйж хуудасаар болон сэтгэлийн боловсрал пэйж хуудасаар зочлоорой. Нэвтрүүлгүүдийг маань нөхөж үзээрэй. Мессеж илгээгээрэй. Ямар сэдвээр зөвлөгөө авахыг хүсэж байна. Нээлттэй байгаа шүү. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.